сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бид ажилд орох ярилцлагад хамгийн түгээмэл хэрэглэгддэг англи хэллэгүүдийг сурах болно. Хамгийн эхний асуулт бол Please tell me about yourself. Буюу өөрийгөө танилцуулна уу гэсэн утгатай. Үүнд та I am a highly motivated professional with a background in marketing гэж хариулж болно. Энэ нь би маркетингийн салбарт ажиллаж байсан. Өндөр идэвх зүтгэлтэй мэргэжилтэн байна гэсэн утгатай юм. Дараагийнх нь таны давуу талын тухай. What are your strengths? Гэж асуувал та I am a fast learner. Би альвааг маш хурдан сурдаг. Эсвэл I am a team player. Би багаар ажиллах чадвартай гэж хариулж болно. Эдгээр нь ярилцлагад хамгийн өндөр оноо авдаг хэллэгүүд юм шүү. Сул талын тухай ярихдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. What is your greatest weakness? Гэсэн асуултад шууд сул талаа хэлэхээс илүүтэйгээр I am working on improving my public speaking skills. Би олон нийтийн өмнө ярих чадвараа сайжруулахаар ажиллаж байна. Гэвэл та өөрийгөө хөгжүүлэгч гэдгээ харуулж чадна. Ингэж хэлэх нь маш ухаалаг хариулт болно. Ажлын туршлагын тухай ярихдаа I have 5 years of experience in this field. Би энэ салбарт 5 жил ажилласан туршлагатай гэсэн өгүүлбэрийг ашиглаарай. Field гэдэг нь салбар, experience гэдэг нь туршлага гэсэн үг юм. Та өөрийнхөө ажилласан жилийг 5 гэдэг тооны оронд орлуулад хэлээрэй. Ярилцлагын төгсгөл тэд Do you have any questions for us? Танд биднээс асуух асуулт байна уу гэж заавал асуудаг. Энэ үед та Thank you for this opportunity. Буюу энэ боломжийг олгосонд баярлалаа гэж хэлээд инээмсэглээрэй. Өнөөдрийн сурсан өгүүлбэрүүдээ сайн давтаад дараагийн ажилдаа заавал ороорой. Амжилт хүсье.